Mongolian football is in turmoil. Players walk out. The league collapses. A brutal schedule is forced upon their return. And exhaustion spreads across the pitch. Яна. Эндээс ингээ өсгөнөөс ингээ бэхлээд ийшээ ингээ мөргөн булчин болоод булчингийн доор ингэж орж ирж байгаа тэгэхгүй. Энэ ч хүмүүс ингээ дийлэнх хүмүүс дээр ерөнхийдөө произошло, да? Да, на игру было, я с мячом ходил, они соперникам ударил. У команды отношения хорошие. Здесь условия хорошие, команда тоже хорошая, отношения тоже хорошие. Багийн менежер хувьд мэдээж багийн тамирчид бэртлэмтэл бол угаасаа клубын хамгийн том дайсан. Тэгээ сая лиг маань сар ахсын хугацаанд завсарлаас болж бид нэр одоо боксинг дэй буюу шахуу хуваараар 7 сарын 20-нд лигийг дуустал тоглох хуваартай байгаа. 2-3 хоног голдоо завсарлаа 48 цагийнхаа амралтынхаа дүрмийг бариад ер нь 2-3 хоноод 7 хоногт баг 3 тоглолт хийж байгаа. Мэдээж бэртлэмтэл бол багийн хувьд хамгийн том дайсан. Маш хэмжүүлдэг. Бэртлэмтэл авахгүй байх эрсдлийг бид нэр тоглолтын өмнө тамирчтай боож янз янзаар харгалдаг боловч талбай дээр юу болохыг мэддэхгүй. Бэртлэмтэл их болж байгаа. Одоо ер нь 7 сарын 20-ыг дуустал ер нь бол бэртлэмтэл их байх болов уу гэж их айж байна. Тэр болгонд бид нэр тамирчдаа тоглолтын дараа recovery сайн хийж байгаа. Амралт бэлтгэлийг нь маш сайн зохицуулъя гэж бодож байна. Тэгээд энэ манай багтай хамтардаг бон гэдэг эмнэлэг байгаа. Юу тамирчдын нөхөн сэргээлтийн эмнэлэг. Тэгээд бид энэ эмнэлэгтээ нэг хамтарч ажиллаж байгаа. Тоглолт болгоны дараа зөвөртэй байгаа тамирчтай энэ төрж үзүүлдэг, эмчилгээ хийлгдэг, нөхөн сэргээх эмчилгээ хийлгдэг. Муу амжилттай байсан багийг шинээр авч дээдлэгт үлдээх зорилготой эхэлсэн. Тийм учраас манайх энэ жил төсөв, зардал бүх юмаа байж болох хамгийн багаар хийсэн байгаа. Одоо эх жил манайх өшөө дээшигээ өшөө илүү доктортой үүсгэнд бол мэдээж тоглогчдоо үзүүлж байгаа нөлөө те. Тоглогчдоо үзүүлж байгаа хангамж илүү мэрэгжлийн клубын төвшөнд бүх юмаа сайжруулах талаар ямар арга хэмжээ авах талаараа бид нар өдөр болгон бодож байна. Бэрхшээлийнхаа төлөвлөгөөг одоо өдөр болгон хийж байна. Монголын клубүүдийн хувьд бол ер нь бол яг мэрэгжлийн клуб гэхийг биш хагас мэрэгжил гэж явдаг. Миний мөрөөдөл бол энэ клубын мэрэгжлийн клуб болгох. Мэрэгжлийн клуб нь одоо Европ болон Азийн том клубүүд яаж ажилладаг, яг тэр чиглэлээр ажиллах гэж хичээж байна. Жишээлбэл одоо арын албанд одоо ахаад хүмүүс ажилд авах хэрэгтэй байна. Тэгээд одоо маркетинг, сошиал тэгээд одоо бүх чиглэлээр хүмүүс нэмэх шаардлагатай байгаа. Мэргэжлийн клуб болж ажиллая гэж бодож байвал. The club provides its players with various forms of support. Yet there are still those who cannot make a living from football alone. Ер нь бол нэлээд хүнд байдаг. Ер нь бол өглөөс орой болтол ажил тавиартай. Тэгээд ажлын 5 өдөр ажилладаг. Тийм болохоор ер нь бол маш их ачаалттай өдрийг өнгөрөөнө л гэсэн үг. Тийм болохоор амралт хоолнд маш чухал байдаг. Ер нь бол зөвхөн хамтран ажиллагчид маань дэмждэг. Яг албан байгууллагын хувьд бол өөр нэмэлт дэмжлэг бол байхгүй. Ер нь бол яг алдартай мөн бишээс нь бол хамаарахгүй. Ер нь бол ажил гэдэг утгаараа л юм л да. Одоо би хүүхдийн баг дээр засгалжуулагч хийдэг. Тэгэхээр яг манай клубын бэлтгэл бол ажил хоёр ямар нэгэн байдлаар давхцах үндэслэл бол байхгүй байгаа. Манай бэлтгэл клубын бэлтгэл ажилчид ер нь тамирчдынхаа цагийн хуваарийг тааруулж яг олонхоо дагсан шийдвэрээр бэлтгэлээ зарладаг. Яг тэр хүрээнд ч гэсэн ер нь манай бэлтгэл ажил ямар нэгэн ямар нэгэн төв боддгоо. Тэгэхээр их таатай байдаг. Ер нь тэр тал нь бол тийм чөлөө цагаа яг одоо зарим нь манай ихэнх нь ер нь гэр бүлтэй хүмүүс өөрөө хөвгөлтэй. Тэгэхээр тэр хүмүүс бас яг тэр гэр бүлтэй зарцуулах цаг нь бас яг ингээд бэлтгэлийн юу орол зөвхөн байдаг. Ер нь бол яг хөл бөмбөг туртаа болохоор
ингээд зүрх сэтгэлээ зориулаад цаг цаагаа зориулж явж байгаа. You see, empty this half pitch, empty this side, empty. With ball, not 100% run. This is good. Sometimes. Before the next battle, the team gathers. In the darkness, the screen comes alive, every gaze fixed, every face intense. The silence, heavy with determination. How many steps you lay? Just step. How many steps? 2 or 1, 2. This is 2 steps is big because it's used first to go. Wait. Хоёрхан алхам нэг алхам ч гэсэн чухал гэсэн. Ойлгож байна уу? Зүг байдлыг хэлхийн тулд хоёрхан алхам нэг алхам чухал гэсэн. Бүгдээрээ. 1 step or 2 steps very important. 1 meter, 2 meter, very important. And now you see, give power to opponent. This is power. This is аль хүчүүг нэг чинь ийм юмнаас л эхэлнэ шүү дээ. Аль хүчүүж байгаа шүү дээ чинь. Гол орлоо, наасруу зөглөө. Ер нь бол манай болох юм байна. Дуусч нь яв. Энэ чинь л идэвч хамгаалж гэсэн. Who is cover this space? Энэ голын харсан бол чи арын цаг хийн хамгаалах хэрэгтэй вэ? Арыг түр хамгаалах. Яг ийм байдлаа. Би юу гэж хэлдэг вэ? Энэ голын зайг яг л энэ төвийн хамгаалагчийн хоёр талд байгаа хүмүүс энэ голын зайг хамгаална. All this here must come and cover. And pass and attack. Яг дараагийнхаа тоглолтод ямар хэв маягаар тоглох уу те тэрийг одоо нөгөө эсрэг багийнхнастайгаа ямар үүдээ формашнаар тоглол илүү үр дүнтэй байх тийм талаас бол ашигтай амархан байдаг. Яг л тасалжуулагч гарч юу хий гэж хэлнэ бид нэр тэрийг талбай дээр л хэрэгжүүлэх хэрэгтэй болохоор ер нь бол ойлголцоход л асуудал. Тийш гарч ирээл байх шүү дээ. Тэгэл тоглолтын өмнө ч гэсэн бас ялгаагүй ингэж тоглолт тийм тэр ингүүл ингэ гэл ер нь бол өмнөч бай дараач бай байнга тоглолтын талаар ярилцдаг. Цаашаа. Гоо өчөд авч. За 18, 19. За өнөөдөр маргааш ерөнхийдөө тийм чухал тоглолттой Бирара Илч гэдэг багт ерөнхийдөө хожихол юм бол дээр нь гарах учраас маргааш айгуу чухал тоглолт учраас өнөөдөр жоохон сет пис бэлдсэн. За ер нь бол тамирчид болон тасалжуулагч нартай сэтгэл хангалуун байгаа. Айгуу тийм маш зөв маргаашийн тактикийг баримтаасан бэлтгэл хийсэн гэж бодож байна. За бэлтгэлийн орчин нөхцөл одоо ерөнхийдөө одоо хөлбөмбөгийн холбооны хамгийн том талбайч байгаас энэ нэг бас энэ дээр бэлтгэл хийдэг гэдэг нь бас маш тийм ер нь бол маш давуу талтай ерөнхийдөө бусад багийн бодлоо. За бэлтгэл дээр мөн болон ус хэрэгсэл бол маш хангалуун байдаг. Тийм. За багийн нөхцөл байдал бол уур амьсгал бол маш сайн байгаа. За би өөрөө багийн 2 дугаар ахлагч. За ерөнхийдөө бас манай багт чи ерөнхийдөө залуу хүмүүс аягүй их байгаа. Тэгээд гадаадууд бас хүчүүлсэн одоо тэмүүжин бит хурал байгаа шүү дээ. Ерөнхийдөө би бол ерөнхийдөө дотор өөрөө багийнхнаа гоё хөгж өгөөд тийм жоохон уур амьсгал тийм аягүй гоё авч явах тийм тал дээр бол нь бол байдаг. Тий. За маргаашийн тоглолтод ерөнхийдөө төвийн байрлалаа ерөнхийдөө алдахгүй, балансаа ерөнхийдөө алдахгүй яг л төв дээр тоглохоо болон хамгаалтанд тус хэмжээд явах юм хэрэгтэй. The day has come. Their opponent, Urchim, 5th in the league. They lost once before, but they cannot lose again. This is where the true strength of the team will be tested.
First step, make 2 step back. Батсан сүүлийн алхалтан дээр хоёр алхам. Тэгээд жоохон diagonal мөн шүү зөө. Их юм бол мөрөхөд амар шүү дээ. Тэгвэл шугамаараа яах юм бол хэцүү шүү. Тэгээд дуусчлаа хэрэгтэй. Би өмнө нь ямар ч тоглолтыг чухал мөхөл хийхгүй. Нэг зөвхөн өнөөдрийн тоглолт миний хувьд чухал гэсэн. Батсан одоогийн үсрэд хахад миний хувьд өнөөдрийн тоглолт чухал. Бүгдээ хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрөөсөө өөрөд эзэн болох хэрэгтэй. Тэгэхээр маш анхааралтай төвлөрөх хэрэгтэй. Өөрөөсөө өөрөөр анхаарах хэрэгтэй гэсэн үг. За, өнөөдөр мэдээж хамгаалч хамгаалт. Very important is defense. Defense. We not lose. Just not lose. We not lose, we have chance and our level is. That's no. Bagara. All team must do. Slow. That's no. Bagara will compact. We lose the ball and okay. And positive. талбайтай эрэг хандлага хармаар байна. Сүүлийн тоглолтод жоохон ухамжтай болдог шүү. Эрэг хандлага. Positive, must do positive. Okay. Support. Every time support. For defense, for attack. Баяр тусламж үзүүлэх хэрэгтэй. Тусламж. Тэгжээс бид нар бүгд баяр дамжуулах хамгаалтанд сайн байх бүх юм чинь дэмжлэгээс эхэлнэ. Тэгэхээр support must be have everywhere, every time. Баяр тусламж үзүүлэх шүү дээ. За. We need to continue attack. Биднэрт үргэлжлсэн тоглоо одоо хэрэгтэй байна. Түргэн тоглоо явууллаа. Сүрэг тоглоо явууллаа. Гуртан тоглоо хийлээ. Одоо бид нэр үргэлжлсэн тоглоо. Нэг талаараа явууллаа, чадахгүй бол change side. Нэг талаараа явууллаа, чадахгүй бол change side. And fast move. Every time one side attack and finish. No. One time one side attack and cannot change side. Must to continue attack. Батсан уу? Үргэлжлсэн тоглоом дээр жоохон анхаарах шүү зөө. Чадчих бол бэр. Switch side. And combination for attack. Бид тоглоом дээр бөмбөг хүлээх юм бол бид амжилттай болно. Бөмбөг авахын тулд ашигтай хөдөлгөөнүүд хийх хэрэгтэй. Mobility, хөдөлгөөн, and activity. Баяр идэвхтэй байх хэрэгтэй. Хөдөлгөөн бие биенийг харах хэрэгтэй. Тэгээд баяр хөдөлгөөнтэй байх гэдэг нь болохоор учир зүггүй бүхийг хэлэхгүй гэсэн. Зөв газараа, зөв үедээ, зөв газар тусламж үзүүлэх. Тусламж зөв үзүүлэх хэрэгтэй гэсэн. Наад тийчнээс бөмбөгтэй хүн чинь сонголттой юм. Тэр сонголтоо зөв хийх хэрэгтэй. Зөв хийх нь чухал гэсэн. Тэрнээс биш баяр сайн хийн гэж байхгүй. Зөв хийх нь чухал. Сайн зөв хоёрыг ялах хэрэгтэй гэсэн. Ойлгосон уу? Сайн сонголтод мэдээ сайн. Гэхдээ тэр бол хэцүү. Зөв сонголт хийх хэрэгтэй. Зөв тоглолт. Тэгээд movement. We need to movement. They have lots of many practice and we have advantage in movement. We must now use our physical side. There, bagara exercise, bagara. All team now work. All team work. Okay. And fight. Give energy. Okay. Fight. Give energy. And results will come. It is ultum yune. That's not. За win guys, okay? Раз, два, три, раз. 3 2 1 Vamos!
From the opening whistle, the 11 played with intensity, overwhelming their opponents. With relentless high pressing from the front, they won back possession and launched swift counterattacks, threatening the goal time and again. Yet the crucial breakthrough never came, and the first half ended scoreless. More play. Now it's good. Okay. Nothing. Huh? More play. And upper. Every time last pass give. You want to give to last pass. Sometimes no. Just pass this play. Okay? And everybody, if you have opponent, just one touch give them. Not receive and this. Fine. Okay, no problem. And more play. Now it's more play. And 60 minutes, 70 minutes, you will see now. More pass and again pass, change. Okay. Guys, go score. Concentrate. Go score. Now score. Come on, guys, we can score. We can score. And we can win. As the second half begins, the 11 raise their intensity, shifting instantly into attack mode. Moments after the restart, Lucas's relentless defense sparks the first real opportunity. He wins the ball. It falls to Tumenjargel, but his shot is denied by the keeper's quick reaction. Yet just 7 minutes later, Lucas strikes again. Another moment of pressure, another mistake forced. The loose ball rolls free, and Yondenjumps is there. Calm, composed, he places it into the net. At last, the breakthrough they'd been waiting for. Ерөнхийдөө бол нэг гол хэрэгтэйсэн болохоор бид нэр айзаас шахаад эсрэг багаас бөмбөг авах зорилготой тоглосон болохоор эхний гол ер нь бол бидний шахсны үндсэн дээр над дээр бөмбөг ирээд ер нь тэрний дагуу амжилттай гол олж чадсан гэж бодож байна. It started with Yondenjon's strike, and soon 4 goals followed. A dominant victory. Бэлтгэлийн явцал тасраа маш сайн бэлтгэдэг хамгаалсан. Тэгээд тоглолтын дээр бол яг өсөн үн даалгавар өөрсдийнхөө тоглолтыг илүү гаргаж тоглосон багийн тоглолт илүү сайн байлаа. Тийм учраас амжилттай дуслаа. Эсрэг багийн хамгийн гол нь эхний 15-аас 20 минут бол хамгийн хүнд үе гэж тооцоолсон. Тэрнийхээ дагуу ч гэсэн бас жоохон одоо бидний өөрсдөө сайн алдаа гаргахгүй хэрвээ ямар нэгэн өөрсдөө алдаа гаргасан бол тэр нь биднээс аюултай байх байсан. Харин алдаа гаргахгүй байснараа өөрсдөө тоглолтын хугацаанд өөрсдөө тоглолтыг олж авсан. Мэдээж одоо энэ тоглолтын дараа одоо энэ өрсөлдөгчийнхээ тоглолтыг мэдээж судлаа. Ерөнхийдөө тоглолтын бол мэдж байгаа. Энэ бол бас хүн тоглолт болно. Тэгвэл таасан төлгөө бодсон. To celebrate the victory, the club delivered pizza. The players ate heartily, savoring the taste of triumph. Everyone believed everything was going perfectly. Everyone except one.